Ахвал нэг юм эгэлж ирээн л айл. Би нэрээ та бүхэнтэйгээ анхныхаа влогоор уулзаж байгаадаа их баяртай байна л та. Би та нарт гэр бүлийнхээ хүмүүсийг танилцуулъя. Энэ хүн бол миний царайлаг, үзэгсэлэнтэй, яриалаг, ажилсаг ихнэр Ариуна. Энэ хүү бол миний энэ хүү бол ухаалаг, сэргэлэн, миний ганц хүү өгөөмөр. Манай гэр бүл бүх юм хамтдаа хийдэг л дээ. Бас бид нар их эвтэй нэртэй байдаг. Одоо бид гурав хамтдаа гэрээ цэвэрлж байна л та. Чи яагаад байгаа юм бэ? Угаасан шалан дээр битгий шигээд байгаа чи. Хайна би влог хийж байна штэ. Өгсний чинь хөвшөрч өгчээж влог солиороод байгаа. За би ямар хөгшөрсөн болохоос өгчээ юу? Тэглэж би юм хийгээд тоос моос арчаа чамд нэмэр болчихлоо штэ. Солиор. Чи юу гараад явж хичээл намаа хийлдэг гөлийчүүд ингэр хаал иргүүл явах. Явал та өрөөргөөр. Хааш. За миний хүү одоо гэрийн даалгавраа хийж байна л та. Би хүүхдийнхээ гэрийн даалгаврыг нь хийхэд байнга тусалж чадахгүй байгаа бодлогыг нь бодож өгдөг. Энэ бол бас эрүүл зөв гэр бүлийн нэг хэв шинж юм шүү. За. Алуу миний ханаас. Та энэ бодлогыг тусалж өгнө гэсэн бодож өгнө гэсэн яасан бэ? Айлын энэ наач мөн тэрхэн бич гэдэл болон заяа зүгээр тэрхэн л бич. Хөөс. За би амралтынхаа өдрөөр хагассан сайд аль эсвэл ажилгүй байгаа үедээ таксинд явж нэмэлт орлого олдог. Миний хүү өгөөмөр надтай хамт галтуур хийх их дуртай. Аава би явъя гэдэг дагаал энэ. Удлаа яриад байгаа ч хүн унтигээ тах чинь давлаа гараад ирэх ядаргаатын гэртээ амарх юмсан ёо. Хүүхдээ ингэжлэг. За хэдүүлээ ажилдаа явъя. За таксинд явна гэдэг чинь өөрөө тэгээд их том соёл л доо. Тэгээ үйлчлүүлэгчийг хүссэн газар нь хурдан шуурхай аюулгүй тав тухтай хүргэж өгнө гэдэг чинь их том хариуцлага юм байна. Тэгээ манай зарим жолооч нар өөрсдөө муухай харилцааны соёлгүй машинаараа дүүр хог тарьцсан. Тэгээ урдаа хүн суулгацсан тийм байж болохгүй л дээ. Хөөе. Би урдч суудсан биш. Чи чинь хүн биш хүүхэд шүү дээ. Энд нэг хүн гарав. Наадас чинь. Хаурх юм ийдөө. Тийш явахгүй. Тийм зайлцсан газар руу явахгүй шүү дээ. За өнөөдөр чинь жоохон хүн багтай байна да. Одоо хүн тааруул хаашаа ч явна гэсэн хамаагүй авъя дөө. Даванцснаа юм дээ. За сууч мэдөө. Хамгийн ихний үнэ авлаа. Юу бахан хог вэ? Миний дөө наач одоо өмнө суусан хүмүүс ингээ хог тариад явцсан байна. За яг хоо зайшнаа суучих мэдээ. За сайн байна уу? Хаа өрхөө миний дөө. Чигээр явчих. За миний дөө юу хийдгүү аа? Сайхан ахтайгаа буугалаад энэ юм шүү дээ. Сууч миний дөө. Юу байх авах гэж байна. Зүгээрээ мэдээ замд юм биш үү? Хаач байсан яах вэ? Нэгэндээ тус дэмтэй байл та. Такси олдохгүй хэцүү шүү дээ. За шахаа суучих миний дөө. Яасан сайхан үзэгсэлтэй октод үү эдэр чи аа? За хаа өрхөө? Сүүлцүүлсэн дөө. 13 орноо. За ах нь 13 авчиад өгнөө. За миний өөрхөн дүүнэр манай хүүтэй бараг жицүү юм биш үү? Танилцаач. Өгөөмөр. Миний хүү одоо үсгүй гэж яах гэж гэдэг юм те. Уцсих оролдоод ивэл ингээ үснэ унаа шүү дүүнэрээ. За энэ ч та хөнгүү саяны 2-оос хойш баахан хоосонтой хүсэргээд бензингүй болох юм зогсож байгааг хүн авъя да. Миний хүү яас ядраад байгаа юм. Ядралгүй яад юм бэ? Өдөржгөө ингэ суугаа явчихар чинь хүн гэртээ зүгээр амарчээ гэдэг чи ядраад. Хүүхдүүд ядрахаараа дандаа гоё кофе авч чаддаг. Миний хүү гоё американо уух уу? Ячаад американо гэлтэй. Тэгээ ой яд сэрэх үү. Унцгий ороод аваад ирээ. Наа чи юу вэ? Усны саунд хийж найрууллаа американо. Юу яриад харилта. За. Кофе л кофе уу. За хүү ирэх нөө.
хасч байгаа. Одоо хацтайгаа дээр авах хэрэгтэй. За үзэгчтэй. Би бол эхнэрийнхээ үгнээс өрөөсөө гардаг. Эхнэрүүд буруу юм хэлнэ гэж байхчгүй. Зарим ирчүүд маань эрэгтэй хүн хог хайдггүй, угаа засагдггүй, хиймэр лундаад моол хийдэг юм. Тэгээд мууддаг хиймэрч гэж юу ах вэ? Би ер нь эхнэр хүүхдэрээ хүнд юм чөргүүлдэг юм дөө. За, чи хогоо хайж идэр. Хогоо хайж идэрээ. Юу тааш өөрөө хайна гэжтэй. Чи урдаа хайжаад ирэлтэй. Гар. Хайна. Хүү хог хаяад иртэл чи дээр 5 минут. Мөнгөр хаалттай л. Тэг бол 10 минут. Хөө ээж. Энэ баяраа 18 нас хүрээд машин авсан байна шүү дээ. Миний ер нь хүүхдийн мөнгөийг хадгалж байгаа юу? Одоо хэд болсон? 18 удахгүй хүрдлээ машин авч өгсөн юм дээс дээ. Юу өхөхөө ээж нэрээ сайн мэдэхгүй байна. Аав чинь л нэг банкнд хийдсэн шүү дээ. Аваас асуу та. Хөөе аав. Хөөе аав. Наата. Хөөе та. Яг гэдэг юм бай чи. Хөөе. Яв. Миний хүүхдийн мөнгөийг хадгалж байгаа юу? Одоо хэд болсон? Баяраа цаан чи машин авсан мэн дууралтай алиг хуцаа аваад. Юу ингэ солиороод идэв алив гарга миний мөнгийг. За маань. Ийм л мөнгө байгаа штэ минь хөө. Яг наадахаар. Юу? Таны хүүхдийн мөнгөийг бүгдийг үрцсэн юм уу? Чи чөөд мянга төгрөг байна штэ. Одоо өгöd бүрөөсний мөнгө хангалттай үрцэн байгаа штэ. Яар маа гэнэ. Мэн уцаа. Бид тэгж хүчээр гоо. Одоо утгагүй 18 хүрэх юм чинь чи тайлбарлаад хэлжүүлээсэй. Төхөө. За би нөхөрч. За миний хөө битүүл. Миний хүүгийн мөнгө нь байгаа штэ. Бидүүлээ. Аав чи ер нь юу гэж хүүгийнхээ мөнгийг үргэлтэй аав ээж нь чамайг 18 хүртэл чиний хүүхдийн мөнгийг хадгалангаа өсгөчий гэж бодоод мандал хоримтлуулж исэн бохгүй юу? Чи идэхгүй бол энэ харалтаа энэ хараач. Чиний мөнгө ч байгаа үстэй. Тийм биш таа. Яаргай бэ? Хоёр тэ яа надаас нуудсан. Чи энэ их мөнгө байгаа гэд мэдчих юм бол чи ийм ч бүү заавь, тийм ч утас заавь гэд дундаас нь мөнгө авчих юм бол ингэж хоримтлагдахгүй байсан бохгүй юу? Одоо чамайг 18 хүртэл чиний хүүхдийн мөнгөг 100,000 төгрөгийг сар болгон хураалаа гэж бодоход 22 сая төгрөг болж байгаа. Мандал хоримтлын хүч гэж 87 сая төгрөг нэмэгдээд одоо 2 жилийн дараа гэхэд наа мөнгө чинь 109 сая болно гэж чи боддоо. Гоё байгаадтэй. Ёо! Ямар гоё юм бэ аваа баярлаа. Түүл шүү дээ. Би пүрс авах боллоо. Би гоё брендийн цүх гоё үнэтэй машин авч уннаа. Ямар татварын мөнгө идсэн биш дээ аваа. Тийштэй миний хүү эн чинь хүүдэл зориулж мандал хоримтлал цуглуулсан мөнгө юм чи миний хүү юу хийнэ үү миний үгээ л дор. За ямар гоё юм бэ ураа. За үзэгчтэй миний хамгийн ихний влогтой хамт байсан та бүхэндээ баярлалаа. Та бүхэн таалагдсан бол лайк дарж, комент бичиж, шеэр хийж, subscribe дараарай. Байрны ядмаа болтрон пунцэг нэг удаа хүүдээ мандал хоримтлалд мөнгө хоримтлуулсан гэсэн.